За хуулийн нэр томьёог харьлаа. Тэгээ нэр томьёо бол тийм үү тухайн үгийг л тодтогдог учраас би орхичий гэж бодов. Тэгсэн чинь орхиж чадсангүй. За 4-1 9 эсэргүүцэл үзүүлнэ гэж юу вэ гэдэг заалт байгаа. Тийм үү. За тэгсэн чинь эсэргүүцэл дээр энэ дээр нэг хит хит юм битсэн байна. Цохиж болохгүй. Татварын улсын байцаагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан одоо бусдаас эсэргүүцэж болохгүй гэснийг тодолсон байна. За тийм. Тэрийг үгзэн утгаар нь тодорхойлсон байна, тийм үү? За гэсэн, өшгөлсөн, түлхсэн, аливаа зүйлээр цацсан, биеийн хүчний эсэргүүцэл үзүүлсэн, занал хийлсэн, хэл амаар доромжилсан, айлгсан, сүрдүүлсэн, янз бүрийн байдлаар дарамтлсан санаатай үйлдэлийг одоо эсэргүүцэл үзүүлсэн гэж тодорхойлох юм байна. Улсын байцаагч руу ийм үйлдэлүүдийг гаргавал болохгүй байна гэж ойлголоо. Гэхдээ би татвар төлөх дургүй юм чинь ирээд нэг хөгийн юмар татвар юм асуугаад байвал одоо миний буруу биш. Улсын байцаагчийн буруу байвал би яаж хэлэх вэ? Тэгэхээр хамаг юм мэн хорцсон биш шүү дээ. Цохиж болохгүй, өшгөлж болохгүй, хэрэлдэж болохгүй, юм ав шидэж болохгүй. Чи одоо тэгээ би одоо яах вэ ингээд дугаал суугаад байна гэсэн үг. Албан бичгээс өөр аргагүй болсон байна да. Тэгээ шүү дээ одоо хуулийнхаа зүйл заалтыг зөндөө олон удаа наашаа чаашаа явна шүү дээ. Тэр бичиг шийдэхдэггүй би маш удаан юм болж. Гэхдээ би чи тэр уур муураа хурдан гарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яах вэ? За та нарт юм тохиолдож байв уу? Татвар би ч одоо татвар хураадаг нь биш юм чинь. Яг мэдэхгүй. Гэхдээ татварын байцаагч нарыг бол ингээд юу яах эсэргүүцэх юм тохиолддог болол хуулийн дээр ингэж оруулсан баг. Тэр манай нягтлан дээрэмдүүлж ив үү? Татварын байцаагч ирэхээр зогчээ юу? Байлт орж исэн. Наад юугаа аваарай. Сэрхлээд нэг 3-4 жил болж яхад яажсан. Татрын хяналт шалгалт гэдэг юм орж ирсэн байсан. Тэгээ намайг байхгүй худалдагчийн минь дээрэмд явцсан байсан. Намайг бичих баримт орлого биччихсэн дэвтэр одоо юу гэдгийг бүх юм ингээд аваа явцсан. Тэгээд нөгөөх маань айгаад ингээд юу ч хэлж чадаагүй байсан. Хэрвээ би байсан бол бас үзэлцэл байсан байх таа гэж бодсон шүү дээ. Яаж үзэлцэх байсан? Тэгээд одоо энэ заалтаар бол тэгээд ямар ч үзэлцэх ямар ч боломжгүй юм байна тий. Гэтэ хазаж болох юм байна шүү дээ. Яг бол хадсан гэдэг юм алаагүй байна. Хамардсан гэдэг юм алаагүй байна. Тэгэхээр хазан хамардна. Хурууд нь. Хуулийн дээр үлээ би дараа нь тэгээд судалж яхад тэгжсэн. Одоо татрын байцаагч хяналт шалгалтаар орохдоо татвар төлөгчд одоо ажилд нь саадуулахгүйгээр янз бүрийн дарамт учруулахгүйгээр ажлынхын зав зайг харан тэр хяналт шалгалтаа хийнэ гэсэн тийм залтыг тэр байцаагч бол зөрчсөн байсан. Бүх юм нь хураагаад дээрэмдэд аваа явуулсан. Чааштай минь айлыг түлхүүрч аваад хонгоолох гэж чагаад ингээд аваа явуулсан байсан. Тэр бол манай ер нь Монгол улсад татрын хяналт шалгалт нэлээд тийм жоохон хэцүүхэн ордог гэдэг нь тэр ер нь нутагдчихж байгаа. Нэлээд хэдэн жилийн өмнө тийм байсан. Тэгэхээр тэгэл хуулиа мэддэг байгаад хуулийнхаа яг тэр заалтыг барайл албан бичгээр л эсэргүүцэл үзүүлэх хэрэгтэй шүү. Тэгэхгүй тэгэл хазаж мазаал хамартаад бийж болохгүй шүү. Тийм бол зөрчлөө хуулиар явна шүү. Ер нь л би хувьдаа тэгж боддог байхгүй юу? Төрийн албан агч нар төр төлөөлж байгаа хүмүүс шүү дээ, тийм үү? Одоо төрийн цагдаа төрийн форумтай одоо энэ татварын байцаагч, гайлын байцаагч юу гэдэг тэр хүмүүст ер нь хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй гэж боддог байхгүй юу? Давуу эрх оноогдох ёстой. Ягаад тэгэхээр төрийн нэрийн өмнөөс яаж тэр хүн хувьдаа тэр татварыг аваагүй шүү дээ. Тэр чинь тэр хүн чинь ажиллаа хийж байгаа ш. Тэгэнгүүт хувьдаа ингээд татварыг авч байгаа, хувьдаа хувийнх нь мөнгийг авч байгаа юм шигээр хил амаар доромжлол, зодоол одоо замын цагдаа нарын чинь машинаар хүртэл дайрч. Ингэж болохгүй үстэй. Гэтэ дургуур гэдэг байвал яах вэ? Тэр төрийн хувцсыг өмссөн хэрнээ тэрний цаана одоо энгийн тий буруугүй байхад ингээд гүтгээд юм уу эсвэл ингээд дээрлэхэд байвал яах вэ? Тийм тохиолдол бол үзэлцсэн шүү дээ. Энэ дээр бол одоо буудаж болохгүй гэж бичиг юм чинь. Буудаж болох нь, сэлэмдэж болох нь, хутга зааж болох нь ямар хамаатай ингээд. Би бол бодож гэгдэж болох нь, чимхэж болох нь гэд
Тэр чи одоо нөгөө зөрчлөө хууль юу эрүүгийн хуулиараа шийдэхтэй явчих тусдаа. Хэрвээ тэр зөрчлийн хууль эрүүгийн хуулиар шийдэгдэх байсан бол энэ дээр энэ одоо татварын хуулийн дээр ингэж олон цаас болгож тийм үү цогсон, өшгөлсөн, түлхсэн альва зүйлээр цацсан гэж биччих ямар хэрэгтэй. Яагаад хутга зоож болохгүй, сэлэмлэж болохгүй гэдээ бусдыг орхиж байгаа юм тийм үстэй. Тэгчээ заавал зөрчлийн хууль гэдэг ингэж зогсон бол зөрчлөө болонд орохгүй байх шиг. Энэ шал илүү ажил биш шүү дээ. Шал тэнийг бидний цаг үед их засагч нарт нэг ийм мөрдлөг байдаг байсан. Нэг мөрдлөг байдаг байсан. Ямар нэг байдлаар танд тийм асуудал үүсгэж байгаа бол та өөрөө оргон зүгтах зайлахыг оролдоогүй цагт тийм үү? Оргон зүгтсан бол шууд арга хэмжээтэй. Оргон зүгтах зайлах одоо тийм үйлдэл гаргаагүй цагт тийм үү? Нэг жин тухайн байдыг танилцуулан эсрэг арга хэмжээ тайлбар тавих хугацааг хүлцэн зөвшөөрнө гэдэг асуудал байна. Нэг жин гэдэг нь юу? Дараагийн цай хүртэл хугацаа гэх. Цай хүртэл зүгтах гинэ. Нэг цай буцлах цай хугацаа байхгүй юу? Тэр хугацаанд яана гэсэн үг үү? Хүлцэн. Хин хүлцэх юм? Тэр төр төлөөлөгч. Өөрийгөө өмөрөх хугацаа нь байхгүй. Нэг цай буцлах хугацаа буюу нэг жин хугацаанд тухайн хүн бие өмөрөх хугацаатай. Цай буцлах хугацаа гэхээр 15 минут нөгөө хүн бие өмөрөд яаж төвчгөнсөн болон төрийн албаа гэж ингээд өөрөөр хэлбэл нөгөө мэдүүлэг ноёндон хэлэх тийм үү. Цаашаад нөгөө ар хамгаалагч тэр чинь хүний захиалгаар хийсэн байж болно шүү дээ. Тэднэртэй мэддэгдэх хугацаа буюу нэг жин хугацаа гэж байдаг байсан. Тэгэхээр яг миний үед бол нэг цайны хугацаа дараад нь арай урт нэг цагийн хугацаа болтол үргэлжилсэн байсан. Надад нэг холын ажилтан байх тусам нөгөө мэдээлэлийг дамжуулах хугацаатай болж ирж байсан. Одоо саяны жишээн дээр жишээлбэл худалдагч нь дарга удирдлагата нөгөө хилээд мэдээлэл дамжуулах хүртэлх хугацаанд тэр бичиг баримтын хүмүүс хурааж авах ирэхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл цагдаа байсан ч баривчлах ирэхгүй гэсэн үг. Оргон зайлах үйлдэлтэй үед шууд арга хэмжээ авах эрэхтэй. Оргон зайлах үед гэдэг чинь одоо татвар төлөгч маань төлөхгүйгээд оргон заахлах гэх юм бол татвараа авъя гингүү зүхтаж байгаа үед бол даруй данс дэвтрээ аваад зүхтаасан бол эдний худалдагч зүхтаасан бол тэр дорыг барьж аваад хурааж авч болох байсан юм байна. Тэгэхээр нэг тэрийг бүртгээд тэдэн мань одоо тийм морь унаад зүхтахыг завдсан тул таслан зогсоо гэдэг. Тэгээ одоо манай хуулийн дээр бол тийм байхгүй шүү дээ. Байхгүй. Гэтэ яг хөө тиймэрхүү ижилхэн заалт байгаа л да. Одоо татварын шалгалт очих гэж байгааг мэдэгдэн ч гэдэм юм уу те. Тэгээд тэр хугацаанд тийм юм а бэлэн болгосон байх хэрэгтэй энэ төр гэдэг тийм үү. Тэгэнгүүт нөгөөдөл нь бэлэн болгоогүй байвал байгааг нь л аав шүү дээ. Бүр яах юм. Гэтэ төрийн албаны зүгээс ингэж ярьж байгаа боловч яг төрийн албаны ажилтны хувьд яагаад нэр ундаг вэ гэхээр нэг тодорхой хэмжээний мэргэжлийн ёс зүйч нэг хүний хувьд ёс утга нь байдаг байхгүй юу. Яагаад тэгэхээр энэ зөрчлийн хууль ингээ хараад хахаар яг тухай ингээл хүн хоорондоо харилцаа шүү дээ. Гэвч төрийн албан гэж байгаа боловч тэр чинь хүн явж байгаа. Нөгөө талд нь хүн байгаа. Гэвч байгуулсан хүн. Тэгвэл хүн хоорондын харилцаан дээр гарна, харилцааны доголдол гарна. Яг тэрэн дээр дандаа нэмтгэлж байгаа юм шиг асуудал үүсгэхээр төрийн албаныхан муу нэрээ зүүгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нэг жин байлгадаг эдэр чинь бол нөгөө нэг өөрийгөө өмөлөх хугацаа өгж байгаа зохицуулч гэдэг юм орчих юм бол их зүгээр л юм байна л да. Гэхдээ хамгийн эвгүй нь яг тэр миний харцаа тэр хүн хоорондоо харилцаанаар үүсэж байгаа юм дээр л дандаа төрөмгийлсэн хандлага нөгөө нэг төрийн албаны одоо ингээд төрөөр дадлуулсан. Тийм төрийн албагаа давуу талыг ойлгоцсон байхгүй. Тэр чинь адилхан ажил хийж байгаа байтал чинь тэргүүр асуудал үүсгээд байгаа. Тэгэхээр нөгөө нэг төрийн албаараа дарангуулах үзэгдлийн эсрэг л энэ жин хугацааны одоо засаглал бидний үед байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тухайн хүнд өөрийгөө өмөрөх нэг жин хугацаа өгдөг. Өөрөөр хэлбэл тайлбарыг сонсдог, нөхцөл байдал танилцдаг, өөрийгөө бэлдэх хугацаа олгодог. Ойлгож байна уу? Ямар гин буруутайг ойлгуулах хугацаа өгдөг. Тэгэхээр энэ нь өөрөө төрийн албыг боловсон нэг төртэй болгодог манай цаг үеийн л арга хэмжээ л дээ. Тэгэд энэ хооронд чинь бас төрийн албаа гэж та юу ч хамгаалж байгаа юм байна. Жингийн хугацаа өгнө гэдэг чинь. Одоо би ингээд уурлаад бахимдаад тэгэхээр уртлаас хэрэлдэх юм бол аюул зодон болно шүү дээ. Тэгэхээр тэр төрийн албан хаагч маань тодорхой хэмжээнд шаардлага тавьчаад миний уурыг намталцаа нэг цай бослох хугацаа хүртэл би чарлж хашгирч тэнийг зохиж автал нэлээх ажил ядар нүцтэй. Тэгэхээр
чинь нөгөө хүн 50 байгаад байх юм бол сүлдө уучраа олгоод хэлээд за үнд нөгөө цочрлоос гарах хугацаа байхгүй юу? Тийм байна. Төрийн сүрдүүлгэнд орсон цочрлоос гарах хугацааг тухайн хүнд бийтэд олгоод байгаа юм. Ухамжтай юу. Тэгэхээр оргон зайлахаас бусад тохиолдолд мэдээлэх. Тэгээ цаашлаад нөгөө нарийн мэдээллийг бид нэр олж авах хинлүү утастаж байна. Тийм үү? Хинлүү өртөө явуулж байна гэдэг тэр хянах боломж төрийн албан хаагчдад үсэж байгаа нь хаа байна гэх тий. Энэ өөрөө хөл гарна уу жинхэнэ толгой нь уу гэдгийг хүртэл ялгах боломж үүсэж байгаа. Тийм байна. Тэгвэл одоо таныхаар энд юу гэсэн үг вэ? Энд ямар алдаа гарсан гэж зогсон өвшгүүлсэн гэсэн. Ийм зүйл гаргахын оронд тийм үү. Нөгөө талаас төрийн албан хаагчийнхаа нөгөө ёс зүйн шаардлага буюу жин хугацаа хүлцэх гэдэг юм оруулж явах хэрэгтэй байсан. Нөгөө талаас бас адилхан юм оруулах нь тий хоёр тал. Эн чин хоёр харилцагч тал. Хүнийхээ хувьд ааш авирынх нь амьсгалыг даах гэдэг шүү дээ. Тэгээ мэрэгжлийн үүднээс л яриулах тийм хугацаа авах гэдэг шүү дээ. Тэгж байгаа. Одоо надад өөрт маань тохиолдсон нэг жишээ байгаа байхгүй юу? За би нэг юу яасан юм аа? Санал хүсэлт бичиж явуулсан юм аа. Тэрнийхээ хариуг авах гэсэн юм аа. Тийм үү, нэг хүн ирэхгүй юу? Тэгээ яг хөө тэр санал хүсэлт нь над дээр байгаагүй л дээ. Гэхдээ яг хөө тухайн үед өрөөнд сууж таарсан хүн нь би. Тэгээд нөгөө хүний чинь бас шууд тэр чинь надад ирээгүй, тэр чинь надад хамаагүй гэж явуулахыг хүсээгүй байхгүй юу? Яг хуу хүсээгүй ч биш л дээ. Тэр хүн угаасаа тэгж явуулах юм бол тэрүүгээр дөрөв ойрлож чарлаад бөө юм болох байсан учраас за би таны тэр санал хүсэлт чинь хин дээр утсан ямар шатанд байгаа, ямар байгааг нь мэдээд өгөө энэ төр гэд нөгөө дотоод сүлжээнээсээ хараад тэгээ хэлээд өгөө. Тэгээ та дараа нь тэр хүнтэйгээ холбогдоод байгаарэ, аваарэ гэд ингээд амхандаа ингээ үйлчлэл үзүүлж штэ. Тэгсэн чинь сүүлдээ тэр нь намайг загнаад чи мэдэх ёстой, чи төрийн албаагч адилхан хүн байж чи яхаараа одоо хариуг нь өгч болохгүй байгаа ингээд тэр чинь тодорхой хэмжээнд судлаад тэгээ дарга зэрэг гар хөлийн үсгээ зураад ингээ гарах юм дээр тэр дороо надаас хариуг нь авах гээд ингээ дайраад бүтэн өдөржингөө юм болсон байхгүй. Сүүлдээ би ингээл эхлээл чимээгүй 10 жин баг 100 жин хугацаа ингээд за тийм ээ тэгэлгүй яах вэ таны зөвөө тэрэн дээр нь тийм байгаа ийм байгаа ер нь бол ийм байгаа гэл ингээд тэр чинь хаа хамаагүй юм яриа загнчихж байгаа юм чинь тэгээ хүлцээдсэн сүултээ би хуралдаа олчлоо гэд баг муухай ашиглаж цухтааж иж тэр хүнээс салсан нэг тийм жишээ. Тэгэхээр чин тэгээд нэг жин хүлцэн гэд тэгэнгүүт нөгөө хүлцэж байгаа дээр нь давраад идэг хүмүүс бас байгаад идэг. Бэн штэ. Ганцхан дүрийн албан агч хүний хувьд муу юм биш ш. Давхар хуулиар хөнөх юм уу? Харин тэр тэгвэл одоо яах яаж вэ? Одоо яг тиймэрхүү тохиолдлуудаас ч болол энэ заалт орж байгаа байхгүй юу? Жишээлбэл бас өөр нэг тохиолдол байна. Орж ирэл ингээл бичиг баримтаа орол загнаал одоо цайны цагаар орж ирчихэл. Тэгээд өрөөндөө цай уугаа сууж исэн одоо бидний буруу болсон байхгүй юу? Би ороод ирсэн бэ одоо надад үйлчил гэл ингээл загнаад тэгэл төвчгнөө явцдаг хүмүүс зөндөө. Тэгээд тэд нар нь яадаггүй гэхэлэр төрийн албан агч нартай загнаж харьцахгүй бол ажил бүттгүүмаа гэсэн бүр юм ойлголт зурцсан. Тэр чинь овоо усгүй шаазгаар асуух юм болж байгаа байхгүй юу? Яг энэ дээр бол. Тэгэнгүүт эргээд нөгөө төрийн албан агч нар нь хууль дүрм журмаа яриад муухай ажиллах. Муугаар хэлэх юм бол муухай ажиллах хэмжээнд хүрч байгаа байхгүй юу? Тэгэхээр энд аль талдаа анхаарах хэрэгтэй юм шүү. Төрийн үйлчилгээ авч байгаа бол би ямар бичиг баримт бүрдүүлж очих хэвтэй гэдгээ хувь хүн судлах хэвтэй. Тийм үү? Тэгээд тэрийгэ бүрэн бүрдүүлээд очих хэвтэй. Тэгхгүйгээр шал дутуу юм авчирчаад энэ яг одоо юу зөвшөөрлийн үг, яг одоо тэг гэд ингээд загнаад идэг гэж бас таарахгүй байхгүй. Гэхдээ энэ дээр нэг юм хэлэхгүй болохгүй гэж бодоод яагаад тэгэхээр төрийн албанд ажиллаж байгаа улсууч өөртөө мэдээлэл дөр ажил нь учраас тэр юм мэдж байгаа шүү дээ. Гэтэл хувь хүмүүс яадаг вэ гэхээр ажиллаж байхаар зөвхөн ер нь асуудал үүсэл яалтчгүй төртөө хутгалдах болохоор л очдөг болохоос өдрөл очдөг байхгүй юу? Хувь хүн өдөр болгон амьдралаа болгоол хоолоо болгоол явж байгаа бол төртөө зурлах хүсэл угаасаа байхгүй шүү дээ. Нэг талаар нөгөө талаар очлоо гэхэд төрөл өмчин хөнгөлийн төрөл өмчин юу ч юм гэдэг утгаараа заавал нөгөөд нэг бүхнийг миний хүслийг хангах хэрэгтэй гэдэг хүсэл тээж очиж шүү дээ. Тодорхой. Тэр үүднээсээ дандаа тийм нөгөө шаардлага өндөртэй очих нь тодорхой. Түүнээс хүмүүс банкнд ч гэдэг юм ямар нэгэн газар очих, хувийн газар очих тийм хүсэлтэй тээж очдөг байхгүй юу? Яг тэр хүсэж байгаа юм тодорхой. Тэгвэл
төрөөс хаанаас юу авах анхлан голдоо харьцаж байгаа бол дандаа мэддэггүй. Тийм учраас энэ тал дээр болохоор төрийн байгууллага талаас бол маш их юу гэдэг тэр нэг жингийн хугацаа тавих юм бол тэрийг маш зөвөр таниулж явахгүй бол яг энэ дээр л үйл явдал үүсэж байгаа болохоос түүнээс яг хөвгөн бол одоо би жишээ нь миний амьдрал болоод би хоол олж идэл сайхан байх юм бол би заавал тэр татрын байцаагт очиж уулзаж тэр төртөө орослоо ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Хүсэхгүй шүү дээ уусаа. За тэгэхээр одоо энэ хуулийнхаа юм дээр хоёр талаас нь тодорхой гаргаж өгөөд тэгээд жин гэдэг хугацааг бас оруулах зүгээр юм байна. Тэрнээс бол одоо би чин өөрөө төрийн албан хаагч буюу өртөөч байсан. Мэдээ дамжуулагч. Тэгээ муухай мэдээ бай дамжуулсныхаа төлөө цээрлэл авдаг байхгүй юу? Намайг чин зодон авайцсан мэдээг уурж тастана. Халуун цай нүүрлүү цацах нь бол энэ үхэнд. Тийм үү? Нохоо тавина. Тэр бүхэнд төрөөс хамгаалахын үүднээс нөгөө төрийн албан хаагчид гар хөрч болохгүй, занал хийлж болохгүй гэдэг өнөө хамгаалтаж байна. Гэрхээ бичгийн хамгаалалт чинь үүсэн. Ямар ч тийм одоо гэрхээ бичгийн хамгаалалт байсан ч нөгөө амин насны хамгаалалт үүсэж байгаа сэтгэл зүйн хамгаалалт үүсэж чадахгүй. Хинч байсан бүхэнд нь муу мэдээ дамжуулсны төлөө. Тийм үү. Тиймээс нөгөө бидний хүртэл тайвшрах нэг жин хугацаа одоо гэдэг зарчим явагдана. Тухайн хүний сэтгэл зүйн байдлыг тогтон хүлээ. Чи ямар тач төрийг төлөөлж байгаа бол тийм үү нэг ч удаа сайн юм аваач өгөхгүйгүй л гэсэн үг шүү дээ. Нэг бол чи хүүхдийн үгснийг мэдүүлж яваа. Тийм үү. Нэг бол та шоронд орох гэж байна, гэмт хэрэг үлдсэн байна гэдгийг мэдүүлэх гэж яваа. Нэг бол ноёд сайдууд дуудаж байна, та хэрэг тарьсан байна гэдгийг мэдүүлэх гэж яваа. Нөгөө илж бай болно шүү дээ. Тийм үү. Түүнээс таныг шагнах чинь гэдэг нь цөөхөх юм шүү дээ. Тийм биз? Тэгэхээр одоо ингэж зохицуулж болох юм байна. Одоо жишээлбэл татварын хяналт шалгалтын удирдамж гэдэг тийм үү? Одоо удирдамж дээрээ татварын байцаагч нь одоо нөгөө тухайн хүнд очиод ингэн тэгнэ гэдэг одоо тэр хүн эсэргүүцэл үзүүлээд ингэх юм бол тодорхой хугацаанд ингэж хүлцэж агаад тэгээд эргээд шаардлага тавихтаа хуулийн үндэслэлтэй байна ч гэдэм үү. Тим юмыг нь оруулж өгөх хэрэгтэй юм байна тийм үү? Тэгээ бид нар өртөө дамнуулахдаа бас нэг дуулал гэдэг юм заавал дамнуулдаг байсан. Өөрөөр хэлбэл өөрийн ажлаа танилцуулж нөгөө хүн бэлтэх байдал ямар байх ёстойг дуулал гэж нэрлэдэг. За. Тийм үү. За төр төлөөлөж ингэж байгаа ийм мэдээлэлтэй ийм хүн таньдаар ирлээ. Та мэдээ сонсоход бэлэн үү? гэж танилцуулдаг өөрийн ажил. Ойлгож байна. За танаас одоо төрийн үднээс ийм шаардлага шахалт одоо нэхэж байна. За танд бэлдэх хугацаа нэг жин хугацаа. За түүний дараагаар та надтай биеэр морилно гэгчлэн. Эсвэл шаардлагыг биелүүлнэ гэгчлэн одоо ажилдаг зарчимтай. Тэгээдсэн ч зодуулна. Гэхдээ энэ бол юу гэдгийг 3 хүний нэгийг номогдохдаг арга байхгүй юу? Ухамжтай юу? Дараад нөгөө иргэний асуудал дээр гараад нөгөө нэг их засагчдын өргөнд нөгөө хүн маань очиод би өөрт тохиолдсон үйл явдал хэлэнгүүт бас манийг өмөрөж тухайн хүнд төлбөр ногдуулдаг. Төрийн албан хаагчтай зүй бусаар хандсан тул нэг хурган төлөгний татвар төлбөр төлнө гэж. Одоо л энэ дээр тийм энэ хуулийн дээр бол тийм байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийг хамгаалдаг байх нь шүү дээ. Нөгөөдөөгөр төрийн албан хаагч заавал ажлаа танилцуулж мэдүүлгийг мэдүүлдэг байх нь. Ухамжтай юу? за тоглоо. Төрийн албан хаагчийг хамгаалдаг болчих юм бол төрийн албан хаагч тэгэл энийг л зодуулна шүү дээ. Энийг л зодуулна. Дараа нь төлбөр ингэж олж өгдөг болох юм бол тэгэл ингэ. Тэгэхээр энд одоо алдсан юм нь болохоор нэг шооч хүмүүс бол янз янзын нэмэлт өгнөт хэлэл ингээл ойлгохгүй тоохчгүй юм байна. Энийг одоо ингээд би уншихад бол төвхтэй маш олон тэгсэн гэдгийг зарим нь бичигдэг болохоор тэгээд энэ үндслээ сайн гаргаагүй юм байна гэж ойлголоо. Төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэх явцад нь төрийн албан хаагчийг одоо буруугаар харьцсан, өвчлөлөгч нь өөрөө буруугаар харьцах юм бол торгуулийн залд нь зөрчлийн тухай хууль гэдэг тустай хууль нь. Одоо энэ их олон төрлийн хуулиуд явж байгаа шүү дээ. Тэгээ тэр бүх хуулиуд дээр хуучин бол одоо энэ торгуу сэтгэлийнх нь одоо
арга хэмжээ авах тэр заалтууд нь байсан. Тэгээд тэднийг бүгдийг нэгтгэхэд зөрчлийн тухай хууль гэж нэг хууль гаргаад тэгээд тэр хуулийн дээр одоо ямар төрлийн албаа хаагчид албаа өргөө гүйцэтгэхэд нь цаад учруулсан, доромжилсан дайрах юм бол торгуулийн арга хэмжээ авна гэд ингээд хуулийн заалт байна. Гэтэ тэр торгуулаа төрийн албаа хаагч өгөхгүй үсттэй өөр. Төрийн албаа хаагчид биш, төрийн одоо төрд өгч байгаа. Төрийн албаа хаагч болохоор доромжлуулсныхоо хохирлыг барагдуулахгүй. Төрийн албаа хаагчид төлбөр авахгүй. Тийм учраас нөгөөдөр чинь доромжлуулах дурггүй. Төрийн албаа хаагч одоо зохил цааруулж байгаа мешокл болж штэ. Тий. Төрийн албаа хаагч доромжлуулах юм бол тэрийг нь одоо шүүх цагдаа гэд ингээд зүгээр юу яачих. Өөр газар торгоод авчих. Орчин цагт бол одоо яг энэ хууль эрх зүйн тогтолцоо гэдгээс илүүтэйгээр бичмэл биш одоо нэг ёс зүйн харилцаа гэдэг юм яхахгүй дутагдсан. Энэ ёс зүй гэдэг нь бол жирийн хүн дээрч байхгүй болсон 90 оноос хойш бол. 90 оноос өмнө бол одоо 80-ад он хүртэл манай одоо аав ээж өвөө эмээ танихгүй хүн хинч байсан настай хүнд үг хэлэх юм бол үгэнд нь орох ухамсар ёс зүйн хүмүүжил одоо сууж исэн байна. Тэгээд тэр хүмүүжил нь ардчлал гэд хэд одоо тийм анархист тийм дураар дургих гэдэг үзэл одоо ноёрхсон тийм нөхцөл байдал руу авчиж хийгээд тэгээд нөгөөдгийнхөө үр дүнд нь одоо юу болж ийн гэхээр нэг ёс зүйн алд болсон учраас Монгол улсад явж байгаа Монгол улсын иргэн хинлүүч байсан төрийн албаа хаагч руу бол одоо мухаа ашиглаж бүр уур омгоо гаргаж агсарч зодож барьж авч одоо ховцсон урдыг урж яхад бол одоо асуудалгүй юм шиг тийм юм ойлголт одоо байгаад. Тэгчээд хүн болгон тийм юм болов гэхлээр нөгөө хүн чинь хилийн дээс алхан гутал нөгөө төрийн жинхэнэ албагч биш зүгээр л нэг жирийн годамжны цэвэрлэгч нь мухаа ашиглахад л айгаал зогтож байгаа шүү дээ монголчуудын одоо байж байгаа харахад. Тэгэхээр энэ нөхцөл байдал нь өөрөө яг нөгөө хоорондын харьцааны бие биендээ болно болохгүй гэдэг тэр зааг хязгаар харьцаж одоо байх хүмүүний ёс зүй одоо харилцааны соёлын энэ зааг хязгаар нь үнэхээр хоорондоо алдагдаад нөгөө хит арчилсан гэдэг тийм энэ томьёол нь давам галцсан учраас одоо нь яг ийм тоглол үүсчихэд байгаа. Энэ бол тодорхой цаг хугацааны дараа алга болно гэж бодож байгаа. Тэгээд энэ бас ямар илэрлэлээр одоо ажиглагдаж байна гэхээр сүүлийн 2-3 жилээс эхлээд нэр тухайлчнаас эхлээд хүмүүс урьдчилан ардчлалыг л хамгаалж үг хэлдэг байсан бол одоо хууль эрх зүйн арга ясна өөрөө ёс зүй юм а гэдгийг бол тодорхойлоод ингээ гаргаад одоо оюутнуудаа заагаад эхэлсэн байгаа юм. Тэгэхээр энэ маань эргээд 10 жилийн дараас эхлээд ари дээр болох болов гэсэн тийм хандлага. Одоо ажиллаж байгаа. Яг ард түмэн талаасаа үзэх юм бол миний цаг үед тийм үү. Төрийн албан хаагч тийм үү. Төртэй өндөр соёлт харьцахгүй бол өөрөө хохирч дуусна гэдгээ мэддэг байсан. Өөрөөр хэл төрийг дээдэлж, төрийн албан хаагчийг дээдэлж, чи хичнээн дургүй байсан ч соёлтой боловсон байдлаар өөрийгөө илэрхийлэх ёстой гэдэг тийм бичигдээгүүд өөрөө явж байлаа. Хэрвээ өөрийн соёлт орон зайгаар өөрийгөө илэрхийлж чадахгүй хүчирхийлэл гэж хэлдэг тийм үү. Ёс бусын адын зангаа гаргах юм бол төр өөрөө хохирсон төрийн албан хаагчдад тухайн хүнээс торгуул оноож авч өгдөг байв. Ухамжтай юу. Өөрөөр хэлбэл энэ нь бол шууд одоо тэр зодуусныхаа төлөө би тэндээс хураг аваад өөртөө авахгүй. Тийм үү. Тэрийг жил тайм бүртгүүлнэ. Одоо өртөөнд явж байхдаа би тэдэн удаа тийм хүнээр зодуулав, тэдэн удаа халуун цай асгуулав гэд бүртгээд явж байна. Тийм үү. Тэрийг жилийн эцэст тохирлын төлбөр гихчлэн надад оноодог байсан. Ухамжтай юу. Тэнд чинь төрийн албан хаагч үйлчилгээ явуулж байхдаа хохирсон бүртгэл маань давхар өөрөө хяналттай явдаг байсан. Үнэхээр тэр ард тэгсэн үү гэж нөгөө их засаглалын шийдвэрийн орон зайд тухайчилсан бүртгэлүүд явагдаж тухайн хүнээс бүртгэсэн одоо би тэгээгүй би тэгсэн өөрөөр төрийн албан хаагчуд л ярьж болно шүү дээ. Тийм үү? Жаахан эвгүй ширвэж харсныг нь аягцаа асгасан гэж хэлж болно шүү дээ. Бүртгээд торгуул авч чадсан хэмжээнээс тооцож чанарын амжилтаар одоо ингэж нөхөн олгоор олгодог байлаа. За тэр нөхөн олгоороо бол яг үннийг хэлэхэд би нэг жилд 3 төлөг авдаг байсан. 30-аад удаа зодуулчаад.
Тэгэхээр яах нь 3 нь над дээр яг албан ёсоор ирдэг байваа гэж. Тэгэхээр энэ мэд зохион байгуулалт тэр эртний бүдүүлэг гэдэг нийгэмд оршиж байхад өнөөгийн соёлт нийгэмд орхигдуулж байгаа надад их сонирхолтой санагдаж байна. Яг төр өөрөө хэний төлөө амьдраад байгаа юм бэ гэсэн асуултыг төрүүлж байна л да. Тийм байна. Төрийн албан хаагчтай бас өмөрөх хэрэгтэй. Яг нь миний хүсэл бол ийм байгаа. Төрийн албан хаагч тэр үйлчлүүлэгч одоо энгийн ард иргэд байгаа ш. Тэднийг хүндлээд мэдхгүйг нь хэлж өгөөд ингээ явах ёстой. Үүрэгтэй бүр тэрийг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл жин хугацаанд ямар ч байсан тайлбар хийх үүрэгтэй байхгүй. Тэнгүүд одоо үйлчлүүлж байгаа тэр ард иргэд нь төрийн албан хаагчаа бас одоо ингээд тэр ажил хийгээд өөрт нь туслаад явж байгаа. Одоо туслахгүй муухай ажилласан ч гэсэнтэй одоо тодорхой хугацаанд хүлцээд ингээд аятайхан харьцаад юу яаж болох байхгүй юу? Тэрх үүрэгтэй гэдгээ бас ухамсарлах хэрэгтэй бол төрийн албан хаагч хүндэлж харьцах хэрэгтэй гэдгээ ухамсарлах хэрэгтэй болов гэж бодоод байгаа. Би өөрөө ингээд хэдий би төрийн албан хаагч ч гэсэндээ бас ингээд бусад төрийн албаар явбал ажил хөөцөлтэй шүү дээ. Гэхдээ би хизээч би төрийн албан хаагч гэж хэлдэггүй. Угаасаа ингээ өвчнөө олон хүн очирлоод байж хад миний төрийн албан хаагч байх эсэг нь тэнд үйлчилж байгаа төрийн албан хаагч нарт хамаагүй байхгүй юу? Яг адилхан би одоо байрныхаа ордерыг бүртгүүлэх гээд явж чинь ч юм уу те. Тэгэхэд бол хэн байх нь хамаагүй адилхан л үйлчлүүлэгч. Тэгээд яах вэ гэхлээр миний зүгээс хийдэг юм яах вэ гэхлээр эхлээд сайн байна уу гэ мэндийн мэднэ. Уртлын үнэтэй муудалцаад хэрэлдээд ингээд бөө юм болж исэн ч гэсэнтэй ядаж за энэ үнийг тайвшруулчих гэж боддог байхгүй юу. Тэгжээж өөрийнхөө ажлыг бүтээн гэж боддог. Тэнгүүд тэгж ингээд эвтэйхэн харьцаар тэр хүн чинь тайвшраад инээгээд ингээд илүү сэтгэл гаргаад илүү үйлчлээд ингээд миний ажлыг хурдан шуурхаа хийгээд өгчдөг байхгүй юу. Бүтгээд ингээд өгчдөг. Төрийн албан хаагч байсныхаа хувьд ярихад байна одоо тэр бухимдлыг тэсэж гараж өөрөөсөө дайж болж сэтгэл зүгээ эрүүл авч явах нь өөрөө бусад мэрэгчлээс ялгаатай төрийн албан хаагчийн оногдсон үүрэг байгаа юм. Тийм баг нэг талдаа бол тийм баг. Ууралж исэн ч гэсэн таны уур тусалах гэж юм уу тий. Тайлбарлаад ингээд инээсэлээд нөгөө талдаа бас үйлчлүүлж байгаа хүмүүсийн хүндэлж байгаа харьцаа чинь тэр хүмүүст бас нөлөөлнө шүү дээ. Бид нарт болохоор ахлах өртөөч юу гэж яадаг гэхээр чи тийм үү төр төлөөснөөрөө мууг дагуулж байгаа шүү. Тийм учраас үргэлж тэр харилцаж байгаа хүнээ тийм үү дээдэлж харьц гэдэг байсан. Энэ болохоор нөгөө нэг төрийн хуулинд байдагдгүй энэ бидэнд үүсгдэг соёл юм. Тийм үү. Тэгвэл одоо эсэргээр юм шүү дээ. Чи төрийн албан хаагч, төрөөр хамгаалт. Одоо төрийн юу эрх тархтаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл одоо яг төрийн албан хаагч нарт бол маш их тийм ёс зүйн дүрм, сахилгын дүрм гэдэг засгийн газраас болчихсон их хатуу юм мөрдүүлдэг. Тэгээд нөгөөх нь зөрчигдсөн гэдэг асуудал үүсэл зүгээр явж гал гүтгүүлээл гүтгүүлснийхээ төлөө ажилласаа халагдж байгаа хүн олон байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө төрийн албан хаачтай сахилга одоо харилцааны соёл сахилга тийм суулгах гэдэг хөшүүрэг бол байгаа юм. Тэгээд нөгөө талдаа эргээд хамгаалт гэдэг юм нарийн стаж ихнээр байхгүй байгаа юм. Яг нөгөө хамгаалт нь бол өөрөө бий болохгүй бол яг хажуунаас хурж ирээд хамгаалаад өгье гэсэн тийм бол байхгүй. Тийм байдалтай байгаа. Яг татварын асуудал дээр бол яг орчин цагт нөгөө хүмүүс нэг татвар төлөх ёстой гэдэг нэг үүрэг хариуцлагынхаа яг тэр юм нь үйлчлүүлэгчд нь аль болох зогтъё гэсэн татвар төлөхгүй байя гэсэн тийм ойлголт дамгаалчихсан байна. Энэ бол одоо яг нийтлэг байгаа тийм ойлголт ухамсар гэсэн. Тэгээ энэ ухамсарыг ягаад энэ бас бий болоод байна гэхэлэр нөгөө татвар төлөх орлогоо бий болох ажиллагаа нь тавих төрийн хяналтанд бас нөгөө талдаа их тийм хатуу байгаад байгаа байхгүй. Тэгээ тэр нь өөрөө яг нэг хүмүүсийг арай гэж нэг жоохон хэдэн төгрөг олох тийм ажил хийх гэхлээр төрөөс тэрийн дарамтлах хадгалаар эргээд хариу одоо эсэргүүцэлд ургуулсан нь татвар төлөхгүй байх гэдэг ойлголтоор илэрээд байгаа юм болов уу гэж ажиглаад байгаа. Тэгэхээр энэ нэг бол төр гэдэг бол угаасаа тусдаа байгуул биш шүү дээ. Энэ бол яг ард түмнийхээ өөрийнх нь одоо хэрэгсэл өөрсдийг нь баталгаатай зөв одоо эрүүл орчинд одоо амгалан орших тэр нөхцөлийг нь бүрдүүлэх үүрэгтэй
тогтолцоо мөртлөө эргээд тэр тогтолцоогоо бүрдүүлэх нөгөө юма нэг ард түмнээс ард түмнийг хохироож авах маягаар явах гээд байгаа тийм нэг юм ажиглагдаад байгаа л да. Би нэг өөр төрлийн альбом хаагчин тухай яриа. Нөгөө манай их бийтэй. Бас нэг өөр төрлийн альбом хаагч үү. Эмч гэсэн үг. Эмч буюу домч. Түүнтэй харьцаж байгаа хүмүүс нэг ийм ам цуу гаргадаг. Тийм үү? Эмчийг уурлуулвал өвчин идгэхгүй гэж. Зэрэгчээр болчихно л доо. Ойлгож байна уу? Ойлгож. Тийм учраас өөрийн чинь амнаас эдийн засаг тийм үү? Амьдрал ахуйлаа чинь өнгийж байгаа тэр хүнлөө тийм үү? Өөрөө харилцааны соёлгүй хүчирхийлсэн байдлаар гутаасан байдлаар хандах тусам эргээд ирэх цохилт хүнд байж болох байхгүй юу? Энийг ард түмэн талдаа бас ухамсартай хандаж байхгүй бол тийм үү? Чи нэг татварын байцааг чинь дургу хөргснээр чиний бүх болохыг илрүүлэх тэр сэтгэл зүйн байгаа шүү дээ. Сэтгэл зүйн тэр өшөө хорсолыг өдөөж болно. За ойлгомжтой. За За зөв тав гэлээ.